За шинэ оны минь төргий охины орныхондоо. За тэгэхээр өнгөрсөн оноос одоо 12 ордны зурхаг хийж эхэлсэн. Тэгээд хамгийн сүүлчийн удаад 12 сард одоо 12 сарын зурхаг хийхдээ охины ордон, мэлхийн ордон, хилэн центрийнхт одоо нэлийн дуу сул байна гэж ингэж гомдол ирсэн учраас одоо энэ удаад арай илүү одоо бас сайжруулсан гэж ойлгож байна. За тэгээд бас гомдол ирсэн энэ орднуудыг хасаа эхэлчих тийм үү гэж бодлоо. За тэгэхээр охины ордны 25 оны одоо төлөв байдлыг танилцуулъя. За охины ордны хувьд бол энэ жил нэлээд олон одоо сонирхолтой үеийн удал өрнөх нэ. За энэний юун төрөнд бол энэ Нептун гэдэг гариг та бүхний 12 оноос хойш та бүхний 7 дугаар гэрт барилж ижээ. За тэгэхээр 7 дугаар гэр гэдэг нь ямар учиртай гэр вэ гэхээр мэдээж харилцаа холбоо, хайр дурлал, бүх төрлийн харилцаа шүү. Жишээлбэл одоо хайр дурлалын харилцаа байж болно, зөвхөн романтик харилцаа байж болно, ажил төрлийн харилцаа, тэгэл гэр бүл дотны харилцаа, бүх төрлийн харилцааг илэрхийлдэг. Тэгэхээр энэ харилцаа холбооны чинь одоо 7 дугаар гэрт нь Нептун гэдэг гариг байж байжээ. За Нептун гариг гэдэг яадаг вэ гэхээр ерөнхийдөө бас нэг тийм одоо жоохон төсөөлөл бодож байсаас арай өөр одоо жишээлбэл иллюзия гэж хэлдэг шүү дээ тийм үү. Тийм төсөөллийг илэрхийлдэг. Ийм байгаасай гэж утсан хүсэл мөрөөдөл тэр төсөөллийг илэрхийлдэг. Дээрээс нь бас уран бүтээлийн онгодыг бас илэрхийлнэ. Дээрээс нь бас тийм алсын зайны харилцаа энтрийг илэрхийлдэг юм байна л да. Тэгэхээр 12 оноос хойш бол одоо магадгүй таны дотн харилцаа одоо жишээлбэл хайр дурлалын ямар нэгэн харьцаад голцоо одоо тийм жоохон тийм яг тийм бодтой биш жоохон тийм зүйлүүд тохиолж исэн байж болох юм байна л да. Одоо жишээлбэл айгу мундаг, айгу сайхан хүнтэй учирчлаа гэж бодтол тэр нь одоо жишээлбэл бодожсоос шал өөрч байдаг юм уу те. Эсвэл одоо жоохон тийм ловрчинч гэдэг юм уу одоо нэг жоохон тийм шодрог бас тийм харилцаанууд аль эсвэл одоо жишээлбэл зайнаас гэхэр чи интернетээр хин нэг хүнтэй харилцаж холбоо тогтоогоод эхэлсэн чинь тэр нь яг үндэ бол бас нэг жоохон хурамч их л сайхан юм болно гэж төсөөлөд мөрөөдөө дараймын романтикаар харилцаа эхэлждэг. Гэтэл тэр нь бас яг тийм биш байсан. Энэ иймэрхүү юм бол 12 оноос хойш тохиолдсон байж магадгүй гэж байна. Гэтэл одоо бол энэ 12 оноос хойш 7 дугаар гэрт чинь байсан энэ Нептун гариг одоо таны 8 дугаар гэрт орно гэж байна. За тэгэхээр 8 дугаар гэрт орно гэхээр яадаг вэ гэхээр за тэгэхээр 7 дугаар гэрт байж байгаа үед бол одоо энэ уран бүтээлийн жишээлбэл одоо бүтээлч санааг одоо ажил хэрэг болгох гэдэг юм уу те. Тиймэрхүү уран зориг, уран бүтээлтэй холбоотой иймэрхүү үйл явдалд бол их сайн байсан үе юм байна л да. Харин харилцаа холбооны тухайтад бол дэндүү алсын зай нэг ч юм уу эсвэл зарим бодожсэн шал өөр байсан гэдэг рүү хэлсэн те. Тэгэхээр одоо энэ 8 дугаар гэрт орж ирсэнээс энэ бүх харилцаа бол жоохон арай илүү өөр илүү одоо бас бодтой тиймэрхүү хандлагатай болж эхэлнэ гэж байна. За тэгээд ингээд Нептун 8 дугаар гэрт бол 26 оны 1 сараас бол бүрэн орно. Тэрнээс өмнө бол Нептун гараг 3 сарын 31-ээс одоо 25 оны 3 сарын 31-ээс 10 сарын 23-ны хооронд бол бас нааш цаашаа хөдөлгөөнд орно. Тэр үедээ бол дахиад одоо 7 дугаар гэртлүүгээ дахин нааш цаашаа жоохон одоо ингээм хөдөлгөөнд орж агаад 26 оны 1 сараас эхлээд бүрэн одоо тэр 8 дугаар гэртээ шилжнэ гэж байна. За 8 дугаар гэрт шилжинэ гэхээр ямар байх вэ гэж. Нептун гэдэг гариг бол дээрэс нь бас хязгааргүй орон зай гэдгийг бас илэрхийлдэг юм байна л да. Тийм учраас бол одоо санхүүгийн 8 дугаар гэр гэхээр ерөнхийдөө бол санхүү, мөнгө санхүү. За тэгээд дээрэс нь одоо эзотерик, мэдлэг энэ төр гэсэн бас нэг тийм хайр дурлалын бас харилцаа энтрийг илэрхийлдэг. Гэхдээ энд бол санхүүгийн тал дээрээ бол одоо бүр маш одоо тийм том боломжууд бас гарч ирж болно гэж жишээлбэл энэ нь бол одоо жишээлбэл юу байдаг юм уу? Одоо тэтгэлэг байдаг юм уу? Эсвэл одоо гэр бүлийн нэг гишүүн чинь одоо эхнэр чинь юм уу нөхөр чинь илүү одоо санхүүгийн байдал нь өргөждөг ч юм уу. За аль эсвэл одоо таны хамаатан садан ах トゥ тэр бүх хүмүүсийн чи одоо санхүүгийн байдал дээшснээс шалтгаалаад энэ бүхнээс шалтгаалаад таны санхүүгийн байдалд чинь маш том хэмжээний тийм өөрчлөлт. Ялангуяа энэ бол бүр зах хязгааргүй гэж байгаа учраас санхүүгийн маш олон асар одоо тийм олон сайн боломжууд бий болноо гэсэн. За тэгээд одоо энэ
Нептун гараг бол бас их удаан гараг. Тэгэхээр таны энэ 8 дугаар гэрт бол ерөөсөө анхудаа л орж ирж байгаа юм байна. Тэгэхээр энэ 8 дугаар гэрт бол бүтэн одоо 14 жилийн туршид сая нэгт одоо 26 оны нэг сар л бүрэн шилж нэгсэн шүү дээ. Тэрнээс өмнө бол нааш таашаа зоохон одоо 7 дугаар гэр 8 дугаар ордол шилжилт явуулна гэж хэлсэн тийм ээ. За тэгэхээр энд бол бүтэн 14 жил байна. За тэгэхээр энэ 8 дугаар гэрт бол бас дээрэс нь түрүүн одоо мөнгө санхүү гэдэг нь дандаа хамтын мөнгө гэж хэлсэн тийм ээ. За тэгээд дээрэс нь өөр бол юу байдаг вэ гэхээр одоо далд ертөнц нууцын талаарх мэдлэг аль эсвэл одоо психотерапи гэдэг штэ сэтгэл зүйн эмчилгээ хийх гэдэг юм уу одоо аль эсвэл одоо тэр ямар нэгэн одоо жишээлбэл шинжлэх ухааны бус мөртлөө ингээд эртний мэдлэгүүдийг одоо эзэмшиж хүмүүсийг одоо жишээлбэл одоо эмчлэх, тэднэрт туслах, тэднэрт зөвлөх ч гэдэг юм уу те магадгүй зарим нь одоо жишээлбэл ховс эмчилгээ зааж өгөх ч юм уу эсвэл зарим нь одоо жишээлбэл тароо энтрийг одоо жишээлбэл эзэмших ч юм уу эсвэл одоо энергийн эмчилгээ энтер ч гэдэг юм уу те ерөнхийдөө эзотерик болон одоо тийм даалт нууц мэдлэгтэй холбоотой ийм мэдлгүүдийг бас энэ 8 дугаар гэрд одоо энэ орж байгаатай холбоотой ийм мэдлгүүдийг илүү сонирхож эннийхээ одоо жишээлбэл одоо өргөөжийг бас хүртэх бас ийм боломж байдаг гэж байна. За тэгэхээр энэ Нептун гарагийн өөр нэгэн сонирхолтой зүйл бол хамгийн чухал зүйл бол энэ мөнгө санхүү нь болохоор хамтын дээрэс нь идшид нууц мэдлэг сэтгэл зүйн эмчилгээ сэтгэл зүйн талын одоо эртний одоо мэдлэг энтрийг илүү сонирхох иймэрхүү хандлагатай гэж байна. За Нептун гарагийн өөр нэгэн сонирхолтой бас шинж бол одоо дотн харилцаа бас энийг бол жинхэнэ одоо ямар нэгэн тийм нөхцөл болцолгүйгээр одоо бас тийм хайрлах тийм дотн харилцаа энтрийг бас илэрхийлдэг юм байна л да. Тийм болохоор энэ бол бас тийм татаа тийм харилцаанууд бий болоо ялангуяа одоо өнгөрсөн жилүүдэд таны одоо тэр дотн харилцаа хайр дурлалын харилцаанд дандаа тийм саад бэрхшээл альсвал одоо тийм тарч тохирохгүй одоо тийм зүйлүүд өрнөж байсан бол одоо энэ бүхэн бас өөрчлөгдөж ер нь бол Нептун бол трансформац буюу маш том тийм өөрчлөлтийг илэрхийлдэг. Тэгэхээр ийм өөрчлөлтийн жил болох нэ гэж байна. За өөр нэгэн гариг бол санчир гариг. Санчир гариг мөн одоо таны 7 дугаар гэрээс дахиад 8 дугаар гэрт шилжих үйл явцын 26 25 онд болно. 25 26 онд үргэлжилж болно. За тэгэхээр санчир гариг гэдэг бол өөрөө маш хатуу сахилах бат. Тийм үү? Одоо хэрвээ одоо хайр дурлалын харилцаа гэж ярих юм бол тэр чинь одоо энд бол хэр бат бөх юм бэ гэдгийг шалгадаг. Тэгэхээр санчир гарыг танд бол таны одоо 7 дугаар гэрт охины ордны 7 дугаар гэрт 23 оноос хойш байсан юм байна. За энэ хооронд бол одоо хэрвээ тэр хатуу сахилаа бат их гэдэг юм уу одоо үнэнч харилцаа одоо жинхэнэ одоо ямар нэгэн одоо болцол төгсөлгүйгээр харилж исэн тийм хайр дурлалын харилцаа байсан бол энэ бүхэн чинь гэр бүл болж төгссөн байх хэвээр. Харин тийм биш байсан бол энэ бүхэн одоо ингээд дуусгар болох цаг нь иржээ гэж үзэж байна. За тэгэхээр одоо санчир гарыг яах вэ гэхэд 7 дугаар гэрээс 8 дугаар гэрлөв шилжих үйл явц бол одоо энэ оны 5 дугаар сараас эхлээд одоо өрнө нь ингээд бүрэн одоо шилжих хугацаа нь бол 26 оны 2 сард бол шилж байна. За тэгэхээр санчир гарыг 8 дугаар гэрт байж орж ирж гин гэдэг бол бас л дахиад түрүүний ярьсан нөгөө санхүү мөнгө одоо аль эсвэл одоо нууц мэдлэг тий гэх мэтийн одоо үйл одоо тий иймэрхүү бүтээлч үйл ажиллагаануудад бол нөлөө үзүүлнэ л гэсэн үг. За тэгээд Сатурн буюу санчир гариг одоо ингээд 8 дугаар гэрт шилжиж байгаа энэ үед бол бас санчир гариг бол 8 дугаар гэрт байна гэдэг чинь мөнгө төрхтэй холбоотой учраас одоо жишээлбэл хайр дурлал хүүхэдтэй бас их холбогддог. Тийм учраас одоо хүүхдийн одоо алимент буюу мөнгө энэ төр одоо нэмэгдэх ч юм уу. За өөр бас нэг сонирхолтой зүйл бол санчир гарыг хайр дурлалтай холбооны одоо энэ 7 дугаар гэрлөө бас нааш цаашаа орж байгаа ийм нөхцөл байдал 25 онд үргэлжилж байгаа учраас энэ үед бол санчир гарыг
өргөлж одоо тийм хариуцлагатай одоо тийм бат бөх энэ төр харилцааг илэрхийлдэг гэж түр хэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ үед магадгүй бас хайр дурлал байлаа гэхэд тэр нь одоо насны нэлээ ялгаатай иймэрхүү хайр байж бас магадгүй гэж. За тэгээд мөнх санхүүгийн тухайтад бол одоо санчир гарагийн нөлөөгөөрөө мөн л одоо тэр хариуцлагаа одоо сахилга батыг илэрхийлдэг юм болохоор та магадгүй хадгаламжийг хоримтлах мөнхийг ер нь хоримтлуулах хэрэгтэй байна гэж ойлгож зарим нэгэн орлогыг бол одоо хоримтлал үүсгэх энэ тийм хандлага ирж болно гэж байна. За тэгээд дээрэс нь ажил орлого ерөнхийдөө өөрчлөгдөн, ажил төрөлч гэсэн бас тэрний дагаад өөрчлөгдөн. За тэгээд дээрээс нь зарим магадгүй одоо тэр бизнесийн харилцаа, ажил төрлийн одоо тэр харилцаа өөрчлөгдөж байгаагийн хэрээр одоо тэр орлого мөнгө бас өөрчлөгдөх юм. Одоо жишээл таны хувьд одоо жишээл хуваараа бизнес эрхэлдэгч гэдэг юм уу одоо ямар нэгэн тийм түвшүүттэй харилцдаг байх юм бол одоо захиалга их нэмэгдэгч гэдэг юм уу те. Нэг иймэрхүү одоо өөрчлөлтүүд гарна гэж. За дээрэс нь өөр нэгэн үйл явдал бол сонирхолтой үйл явдал бол 8 дугаар сард Санчир гараг Нептун түрүүний ярьсан те Нептун гарагтай хамт нэгдэнэ. За ийм Санчир гараг Нептун гарагтай нэгдээд охины ордонд 8 дугаар гэрт нэгдэж байгаа энэ үйл явц бол одоо маш олон жилийн өмнө буюу бараг 19 дугаар зуунд л юм болж байсан. За тэгэхээр энэ бол ийм үйл явдал одоо болох нэ гэж. За тэгэхээр энэ Санчир гараг Нептун гараг хоёулаа нэгдэж байна гэдэг чинь нэг нь бол одоо иллюзи буюу одоо тэр уран бүтээл тэгээ дээрээс нь одоо бас алс холын харилцаа, хол зайнаас харилцаа энтрийг илэрхийлдэг үл нөгөөх нь маш одоо Санчир гараг нь бол нэлийн тийм хариуцлагатай, шудраа, үнэнч одоо ийм харилцааг илэрхийлдэг юм болохоор хэрвээ энэ үед одоо хайр дурлалын одоо ямар нэгэн тийм холбоо байх юм бол энэ маш тийм одоо удаан үргэлжлэх тийм боломжтой хайр байж магадгүй аж гэдэг юм уу те. Одоо нэлийн тийм бат бөх альсвал нэлийн тийм боор суурьтай хандах зүгээр нэг тийм хөнгөн харилцаа биш байх ийм магадaltaй гинэ. За тэгээд дээрэс нь одоо бас энэ Санчир гараг бол бас хүүхэд тийм үү дандаа урт удаан хугацааны ийм харилцааг илэрхийлж байгаа учраас хүүхэд гэж мэдээж хүүхэд төрөөд өсөөд боожуулаад ингээд явна гэхээр бас л энэ бол ийм урт удаан хугацааны ийм бат бөх харилцааг үсгэж болно гэж. За хэрвээ бизнесийн харилцаа байна гэх юм бол тэр нь бас мөн одоо энэ үед одоо Санчир гарагч чинь бас нөгөө нэг юм бүтээлч сэтгэлгээг илэрхийлдэг шүү дээ. Тэгэхээр бүтээлч одоо тийм төсөл хөтөлбөр одоо юу гэдгийг тийм зүйлийг одоо эхэлсэн бол энэ одоо үйл ажиллагаа нэлээд урт удаан хугацаанд ингэж үргэлжлэх магадaltaй гэж байна. За өөр нэг бас нэгэн том гараг уран гэж. За энэ уран гараг бол таны 9 дугаар гэрээс 10 дугаар гэрлөө бас шилжих юм байна. За уран гэдэг бол хязгааргүй одоо эрхчлөө илэрхийлдэг ямар нэгэн одоо зүйл уягдж баригдалгүйгээр эрхчлөөтэй байх, шин ирээдүй, шин төлөвлөгөө одоо тийм одоо зүйлийг илэрхийлдэг. Тэгэхээр энэ гараг бол таны 9 дугаар гэрт нэг хэсэгтээ орж наашаа цаашаа одоо 9-12-ийн хооронд одоо явж байгаад 7 дугаар сарын 9-8-наас 10 дугаар сарын 9-ний хооронд бол бүрэн одоо ерөнхийдөө 10 дугаар гэрлөө шилжин. 10 дугаар гэр гэхээр бол ерөнхий одоо ойлголт нь юу байдаг вэ гэхээр таны одоо энэ амьдрал дээр одоо хийж хэрэгжүүлж байгаа ажил нийгмийн байдал эдрийг чинь хамгийн дээд цэгийг заадаг. За тэгэхээр 10 дугаар гэрт орж байгаа уран гараг орж байгаагаа хүчээ орж байгаагийн нөлөөгөөр та бол одоо магадгүй зарим нь одоо тэр ажил төрлөө өөрчлөх, ажлын одоо байр суурьч өөрчлөгдөх, зарим нь одоо жишээлбэл одоо тушаал дэвшигч гэдэг юм уу те. Аль эсвэл одоо статус өөрчлөгдөн, нийгмийн статус өөрчлөгдөн гэдэг чинь одоо жишээлбэл та багш байж ирсэнаа одоо жишээлбэл арай өөр уран бүтээлч болдог ч юм уу те. За тэгэхээр зорилго өөрчлөгдөн гэж байгаа юм бас. За жишээлбэл одоо эн чинь шин статус, шин одоо нөхцөл байдал дээрээс нь ерөнхийдөө тийм уран гараг бол тийм хэвийн биш. Эрдийн одоо тийм энгиймнээс арай өөр сэтгэлгээнүүдийг шаардаж жишээлбэл одоо химэл оюун ухааны илүү сонирхож тэр чиглэлээр бизнес хийхийг хүсдэг ч юм уу те. За магадгүй одоо
зарим нэг нь одоо жишээлбэл гэр бол боллоо гэж бодоход одоо жишээлбэл гадаад хүнтэй гэрэлдэг ч юм уу. Аль эсвэл зарим нь одоо бүр гадаад хэлээр ярьдаг тийм орнуудад амьдардаг ч юм уу. Аль эсвэл магадгүй зарим нь шашин шүтлэг тэр ихтгэл бишрэлчин өөрчлөгдөж шал өөр одоо шашин руу одоо үзэл бодол нь тэрлүү одоо хаардаг ч юм уу. Тэг иймэрхүү сонирхолтой шинэ эргэлтүүд гарч болно гэж байна л та. За тэгэхээр урд нь бол энэ одоо 8 дугаар гэрт 9-р гэрт уран байсан шүү дээ. Тэгэхээр 9-р гэр гэдэг бол бас ингээд дээд боловсрол, гадаад одоо аялал, гадаад хүмүүстэй одоо буюу гадаад түншүүдтэй харилцах, гадаад орнд одоо амьдрах энэ төр гэсэн сурч хөдөлмөрж амьдрах энэ төр гэсэн иймэрхүү асуудлыг шийддэг юм л та. Тэгэхээр энэ хооронд бол бас заримдаа энэ асуудлууд ч дахиж зөхөгдөн. Яагаад гэвэл зарим үед одоо 9-р гэрлөө энэ төр орж зэдээд 9-10 дугаар гэр хоёрын хооронд ингэж шилжиж явж байгаад 26 оноос хойш бол 10 дугаар гэрт уран гарыг бүрэн шилжиж байгаа. Энэ хооронд шилжилтийн процесс явагдаад байна шүү дээ. За тэгэхээр энэ бүх асуудал бол 26 онд уран 10 дугаар гэрт шилжээд энэ гэртээ бүтэн дахиад 7 жилийн туршид тэр гэртээ байна гэж байна. За тэгээд ингээд 7 жилийн туршид таны уран гараг таны 10 дугаар гэрт байна гэдэг бол таны одоо карьерийн хамгийн өндөр цэг. За магадгүй одоо зарим нь одоо шагнал хүртэх өөрийн одоо хийж эрхэлж байгаа ажилласаа одоо тушаал дэвших. За тэгээд одоо эдэм шинжилгээний гэдэг юм уу ямар нэгэн байдлаар илтгэл тавих. Ерөнхийдөө л одоо ажил төрөл албан тушаал нийгмийн статусыг хамгийн дээд зэгт 10 дугаар гэр байдаг учраас энэ бүхэнд бол хууль явдлууд одоо 26 оноос эхлээд 25 оны одоо 7 сараас хойш шилжилт явагдаад 26 оноос хойш 7 жилийн туршид энэ үйл ажил таны хамгийн чухал сэдвүүд байх нэ гэж карьерийн болон амжилтын. За тэгээд өөр нэгэн бас нэг том гариг бол бархас бод гараг. За Юпитер гэж хэлдэг те. За Юпитер гэж хэлдэг. Ерөнхийдөө манай монголчууд бол бархас бод гараг гэж хэлдэг. За энэ гараг бол таны 11-р гэрт. За 11-р гэрт рүү хизээс шилжих вэ гэхээр 4 сарын одоо өмнө нь бол 10 дугаар гэрт байсан байна. За одоо 11-р гэрт бол 4 сарын 10-наас эхлээд шилжээд 26 оны 7 сар хүртэл энэ 11-р гэрт байна гэж. За 11-р гэр гэхээр бол ерөнхийдөө найз нөхөд нийгмийн харилцаа. За магадгүй одоо санаа зорилго нэгтэй одоо тийм хүмүүстэй нэг баг болж ажиллах ч гэдэг юм уу. За аль эсвэл одоо тэр нийгмийн сүлжээнд одоо жишээлбэл ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаг одоо жишээлбэл одоо инфлюенсер ч гэдэг юм уу. Эсвэл блог хийдэг хүмүүс энэ төр байлаа гэхэд бол тэр одоо сүлжээнүүд тэр одоо таныг одоо сонсдог, таны имийг уншдаг энэ хүмүүсийн ч одоо харилцаа илүү өргөждөг ч юм уу. За Юпитер гараг гэдэг Юпитер буюу бархасгал гараг гэдэг бол дандаа өргөжих, тэлэх, дэвших, дээшлэхийг илэрхийлдэг. За тэгээд 11-р гэр гэдэг бол одоо тийм нийгмийн харилцаа гэж хэлсэн тийм ээ. За дээрээс нь 11-р гэрийн яг эсрэг өдөөс нь 5-дугаар гэр гэж байрладаг учраас бас энэ ерөнхийдөө нөгөө нэг юм 12 ордыг чинь одоо ингээд ийм тойрог хавтгаа дээр ингээд тоочж байгаа шүү дээ. Тэгэхээр яг өөрийн чинь төрсэн гараг одоо сараас эхлээд яг эсрэг тайлахын бол бас асцендент буюу одоо бас тийм өгсөх мандах орд энэ төр гэж бас тайлбарлаад байгаа шүү дээ. За энэ утгаараа бол бас тэр хэсгийг мэддэг хүмүүс байгаа бол өөрийнхөө асцендент гэдгийг тодорхойлоод мэдсэн хүмүүс байгаа бол бас охины ордны эсрэг талд байрлаж байгаа. Жишээлбэл загсыг асцендент гэж үздэг бол загсны зурхайг бас давхарсуулчих хэрэгтэй. За ингээд асценденттэй одоо бас арай өөрөөр тодорхойлчихсан хүмүүс байдаг. Одоо астрологчид бол янз янзаар тодорхойлдог л да. Гэхдээ хамгийн одоо амархан тодорхойлох арга нь бол ерөнхийдөө өөрийнхөө төрсэн одоо тэр сар тэр нарны одоо барилдаас шалтгаалж бид нар охины ордон гэж явж байгаа шүү дээ. Тэнгүүд яг охины ордын эсрэг талынх нь болохоор загас байдаг. Загсыг одоо асцендент гэж үздэг бол загсны ордыг тодорхойлох шүү дээ. Гэтэл өөрөөр тодорхойлсон хүмүүс байгаа бол бас бүр тэр өөрийнхөө асцендент буюу тэр мандах ордыгоо бас сосоод явчихад илүүдэхгүй шүү гэж бас давхар зөвлөе. За тэгээд
Бархас удирдлагын тухай ярьжсэн шүү дээ. Тэгэхээр бархас удирдлагын одоо энэ 11-р гэрт байгаа энэ байрлал бол таны охины ордны 11-р гэрт байгаа энэ байрлал 12 жилийн өмнө болж байсан юм байна. 12, 13, 2013, 2014 онд бас яг ийм байрлалд байсан. За тэгэхээр хэрвээ одоо яг тэр үед одоо насан турш гисэн ч юм уу одоо тийм хүмүүс байсан үйл ажиллагаагаа явуулж исэн хүмүүс байгаа бол бархас удирдлагын нөлөө 13, 14 онд яг ийм байрлал байхдаа юу байсан бэ гэдгийг харах хэрэгтэй байна. Ягаад одоо жишээлбэл хэдэн жилийн өмнө ийм байсан, хэдэн жилийн өмнө байсан энэ гэдэг ирээд идэх гэхээр яг тийм байрлалд орчиж байна гэдэг чинь тэр үед болж исэн үйл явдлуудтай төстэй тийм үйл явдлууд дахиж давтагдана л гэсэн үг. Бархас удирдлагын 11-р гэр гэдэг бол мэдээж одоо нөгөө нийгмийн харилцаа жишээлбэл одоо санаа зорилго нэгтэй. Яг тийм хүмүүс. Тэрнтэй одоо холбоотой үйл ажиллагаанууд яаж өрнөсөн байх нь вэ? Одоо жишээлбэл нэг баг болж ижилсэн хүмүүс одоо жишээлбэл тэнд ямар амжилт гаргасан байх нь вэ? Ямар одоо алдаа гаргасан байх нь вэ? Тэргэдгийг эргэж харахад боломжтой гэж ингэж дахиж төдөө онд байсан, төдөн жилийн өмнө байсан энэ гэж яриад байгаа юм. За тэгээд дараагийнх нь өөр нэгэн гариг бол Марс гариг. Марс буюу манай монголчууд ангараг гариг гэж хэлдэг. За ангараг гариг бол одоо 2 дугаар сар хүртэл бол ухрах хөдөлгөөн хийж байгаа гэдгийг 12 сарын 6 дээр ярьсан байгаа. За тэгээ ухрах хөдөлгөөн хийж байгаа үед бол яадаг вэ гэхээр дандаа ангараг гараг гэдэг бол ерөнхийдөө дандаа тийм хүчтэй, тийм идэвхтэй ийм одоо үйл ажиллагаануудыг илэрхийлдэг. Жишээлбэл ерөнхийдөө бол олон улсын жишээлбэл юун дээр бол нөхцөл байдлыг ярьж байгаа үед бол голцоо дайнч гараг гэж яриад байдаг. За одоо хувь хүн дээр бол одоо дайн гэхээсээ илүү одоо жишээлбэл өрсөлдөөн, хэмцэл жишээлбэл одоо спортын арга хэмжээнд байж болно шүү дээ тийм үү. За иймэрхүү. За ингээд ретро үе буюу одоо ухрах хөдөлгөөн өргөж байгаа гэдэг чинь бол одоо ямар нэгэн одоо урд нь хийгээд орчихсон байсан тэр үйл ажиллагаанууд одоо жишээлбэл дахиж эргэж харах, тэрийг сайжруулах, өөрчлөх, засах. За тэгээд 11-р гэр учраас мөн л нөгөө найз нөхөд нийгмийн харилцаа одоо ийм зүйлүүдийг илэрхийлж байгаа шүү дээ. Тийм болохоор одоо группээрээ одоо ингээд багаар хамтарч ажилладаг тэр одоо уралдаан тэмцээнүүд ч гэдэг юм уу те спортын арга хэмжээч гэдэг юм уу. Ерөнхийдөө зорилго маш тийм хүчтэй тийм өөрөөс чинь хүчийг хэрэг шаарддаг юм одоо үйл ажиллагаануудыг бол одоо 2 сарын одоо их хүртэл 24-ний хүртэл бол дахиж сайжруулах, засах ийм үйл ажиллагаа. Дараа нь 1 сарын 11 сар хүртэл бол 11-р гэрт 2 дугаар сараас хойш ретро дуусаад тэрнээс цаашаа бол ингээд урагшлах хөдөлгөөн явчих штэ. За энэ үед бол 11-р гэрийн найз нөхөд, нийгмийн харилцаа энэ одоо нөлөө бүхий одоо хүмүүстэй нэгдэж одоо нэг баг болж маш тийм хүчтэй тийм өрсөлдөөнч тийм ээ тийм үйл ажиллагаануудыг идэвхжүүлэх ийм үеэр нэ гэж ийм төлөв гарсан байна. За тэгээд ерөнхийдөө бол эхний 3 сард бол ялангуяа одоо Марс буюу ангараг гарагийн ретро хөдөлгөөний үед бол спортын арга хэмжээ ерөнхийдөө зарим өгүүлбэрүүд бол их сайн байх нэ гэж. За тэгээд дээрээс нь цаашлаад 8 дугаар сард ангараг гарыг охины ордонд шилжихийн үед бол охины ордон жинхэнэ өөрийнхөө одоо лидер гэдэг тэр мөн чанараа харуулах вэ гэж. За энэ үед бол маш тийм зарим өгүүлбэрүүдийг хийх аль эсвэл одоо зарим нэг нь одоо нүүх өөр газар руу одоо шилжих аль эсвэл одоо үйл хөдлөх хөрөнгөтэй холбоотой зарим нэгэн одоо юм асуудлуудыг энэ төр шийдэхэд ангараг гарагийн бол нөлөө хүчтэй байна гэж хэлсэн байна. За дээрэс нь дараагийн гариг бол цолмон гариг. За манайх болохоор цолмонч гэдэг, сугарч гэдэг ерөнхийдөө бол Венера гариг. Энэ бол хайр дурлал, уран бүтээл, одоо хобби, урлаг, уран сайхан одоо энэ бүх одоо тийм хүүхэд хайр дурлал гэсэн иймэрхүү одоо үйл ажиллагаануудад ивэлээ үзүүлдэг ийм гариг байгаа. За тэгэхээр сугар гариг бол энэ 25 онд бол ухрах хөдөлгөөнд орсон байгаа юм байна. За тэгэхээр сугар гариг ухрах хөдөлгөөн таны 7 дугаар гэрт болж байгаа учраас энэ нь бол 7 8 дугаар гэрт болж байгаа юм байна. За
Тэгэхээр хурах хөдөлгөөн 2 сарын 2-оос 4 сарын 13-ны хооронд сугар гарагийн хурах хөдөлгөөн болно. За хурах хөдөлгөөний үед юу хийж болохгүй вэ гэхээр энэ үед бол ялангуяа хайр дурлалыг ивэдэг ийм сугар гараг учраас яг энэ үед гэрлэхийг жишээлбэл хуримлахыг бас жоохон азансан дээр гэж үздэг. Дээрэс нь хайр дурлалаас гадна гоо сайхан энтрийг илэрхийлдэг учраас жишээлбэл пластик аппарат пластик мистасл энтер хийлгэхийг бол бас яг ийм ухрах хөдөлгөөнийх нь үед ретро хөдөлгөөнийх нь үед хийхийг бас хэрэггүй шүү гэж зөвлөдөг юм байлээ. Жишээлбэл одоо пластик мистасл хийлгэсэн хүмүүс гэхэд яг ухрах хөдөлгөөний үед хийлгэж гисэн байдаг. Тэр нь тэгээ ямар нэгэн байдлаар таалагдахгүй байдаг. Аль эсвэл тэнд мистаслын ихэнх хувьд за ямар нэгэн байдлаар алтаа гарсан байдаг. За ингэж буцаад асуулаад л ингээл бүх ажил болоо явдаг интервью тохиолдол байдгийг бас мэднэ л дээ. Тэгэхээр энэ бол яг уу бас эрх хэсгийн тохиолдолд тэр шийдвэр чинь буруу байжээ гэдгийг сануулж байгаа юм. За тэгээд 8 дугаар гэрт ингээд шилжиж байгаатай холбоотой бол мөн нөгөө хамтын мөнгө санхүүгийн байдлыг бол хурах хөдөлгөөний үед дахиж эргэж харах хэрэгтэй болдог. За магадгүй одоо эхнэр нөхөр хамтрагч хамтран амьдрагч гэр бүлийнхний хүмүүсийн чинь мөнгө санхүүгийн асуудалд зарим нэгэн талаар өөрчлөлт шинжилт хяналт одоо хийх хэрэгтэй болж магадгүй гэж байгаа юм. За дээрэс нь хурах хөдөлгөөний өөр бас нэг шинжүүд бол хайр дурлалыг илэрхийлдэг гариг учраас энд хайр дурлалын өмнөх холбоотон хуучин тийм хүмүүс ч бас эргэж ирэх магадaltaй байдаг гэж байна. За өөр бас энд 7 дугаар гэрт 782-2-ын хооронд одоо яваад байгаа шүү дээ. Тэгэхээр чинь 7 дугаар гэрт сугар гараг шилжиж байгаа энэ үед тэр үед нь бол одоо сарны үйлдэл буюу кармын зангилаа гэж хэлдэг. Тэр монголчууд бол рахо кето гэж яриад байдаг шүү дээ. Тэрийг сарны зангилаасаар нь одоо кармын зангилаа энэ гэж яриад байгаа юм л да. За энэ гэрт бас яг 7 дугаар гэрт Венерат сугар гарагтай цуг одоо кармын зангилаа буюу рахутай цуг нэгдэж байгаа учраас энэ үед бол бас маш болгоомжтой зарим нэгэн зүйлийг хийхэд бол нэлээд одоо бас ялангуяа энэ нь болохоор кармик тийм харилцаа холбоог илэрхийлдэг учраас хайр дурлалын асуудал шийдэл гаргахад бас нэлээд чухал тийм үйл явдлууд өрнжинж магадгүй шүү гэсэн ийм зүйлийг хэлж байгаа юм байна. За дараагийн гараг бол бас нэгэн одоо чухал гараг бол Плутон гараг. За Плутон гараг бол охины ордны 6 дугаар гэрт орох юм байна. За энэ 6 дугаар гэрт бол 24 оны орох юм байна гэж 11 сараас хойш 6 дугаар гэрт орсон юм байна. 24 оны 11 сараас хойш. За энэ гэрт бол бүтэн 20 жилийн туршид тэнд байрлнаа гэж байна. За их удаа хөдөлгөөнтэй гаргууд гэдгийн одоо учир утгыг бол эндээс ойлгож байгаа баг. За тэгэхээр 6 дугаар гэр яадаг вэ гэхээр ажил, эрүүл мэнд энэ хоёрын хооронд балансыг барай гэж сануулдаг ийм гэр байгаа. Тэгэхээр 6 дугаар гэр гэдэг бол ерөнхийдөө бас охины ордны өөрийнх нь жинхэнэ одоо хэв шинжийг агуулдаг. Охины ордныхан бол одоо бүр хитрхи их ажилд дарагддаг, хитрхи ингээд одоо workaholic гэж хэлдэг юм да. Ер нь маш их тийм ажил хийх тэрэндээ бүр ингээд шимтэж бүр ингээд бүр ажил гэдгийг бүр хариуцлага гэдээ ойлгочихсон ийм хүмүүс байдаг л да. Тэгэл бүр айгүйх хариуцлагатай. Заавал энийг ингэж л дуусгах гэж салдаг. Тэгж нэг хам хум хийн энэ гэсэн ойлголт охины ордныханд бол байдгүй. Ерөнхийдөө нэлээд тийм одоо морьтой ханддаг хүмүүсэлтэй охины ордынхан болвол. За тэгэхээр энэ гэрт Плутон гарыг шилжсэний одоо нөлөөгөөр яах вэ гэхээр та ажил эрүүл мэнд хоёрын 6 дугаар гэр бас эрүүл мэндийг хариуцдаг. Тэгэхээр эрүүл мэнд хоёрын хооронд баланс тэнцвэрийг олоорой гэдгийг маш их сануулна. За ингэхээр яах вэ гэхээр одоо жишээлбэл хөвшлийн өөрчлөл эрүүл мэнд өдөр тутмын ажиллаа явуулахынхаа хажуугаар эрүүл мэндэд анхаарал гэсэн ийм сануулгыг өгч байгаа. Жишээлбэл магадгүй одоо та хооллох дэг журмаа өөрчилдөг ч юм уу, сахараа багасгадаг ч гэдэг юм уу те. Зөв хөвшилд орох. Ялангуяа дахирууд одоо хар тамхи болоод одоо арх дарс тамхи янз янзын тийм хорт зуршилтай бол энийг хаях бүрэн өөрчлөлтөнд орох. Ерөнхийдөө амьдралын тэр хэв маягаа өөрчлөө гэсэн ийм сануулгыг өгнө гэж байна. За тэгэхээр эндээс мэдээж ажил өөрчлөгдөж болно.
шинжлэгдэж, бизнесийн санаанууд өөрчлөгдөж болно. Гэхдээ л энэ бүхэнд үргэлж одоо балансыг барихгүй бол болохгүй шүү гэсэн иймэрхүү одоо сануулгыг өгч байна. За тэгээд энэ баланс барих бол зөвхөн ганцхан 2 жилийн ажил биш. 20 жилийн туршид бүлдэн гарагийн нөлөөгөөр энэ бүхэн таны эрүүл мэндтэй ажилтай чинь шууд холбогдох учраас юун дээрээ анхаарах вэ? Ялан дээр нь балансыг тааруулах вэ гэдгийг л бодох хэрэгтэй болчихж байгаа юм. За өөр нэгэн бас цорхон хувьд дандаа ярьдаг нэг гариг бол бууд гариг бол жилдээ 3 удаа ретро хөдөлгөөн хийдэг. За энэ бууд гаригийн хөдөлгөөний талаар бол тухай үед нь хийгээд явах учраас одоо ингээд энийг одоо жилийн төлөв байдал дээр бол алгасчихъя гэж бодож байна. За тэгэхээр өөр маш чухал нэг зүйл бол сарны кармин зангилаа үлийн үрийн одоо холбоо гэх юм уу. Гэхдээ энэ бол гариг ирэх хэсгийн хөдөлгөөн гэхээс илүү математик тооцооллын нэг ийм зүйлийг ведийн зурхаад ярьдаг. Энэ бол 1 сарын 12-наас эхлээд одоо тийм кармин зангилаа бол охины ордны 1/7 дугаар гэрт болох юм а гэж ингэж тооцоолж байгаа юм. За тэгэхээр энэ кармин зангилаа ингээд байрлалаа өөрчлөж 1/7 дугаар гэрт орно гэдэг бол энэ таны 1-р гэр гэдэг чинь та өөрөө 7 дугаар гэдэг бол таны дандаа харилцаа холбоо. За энэ гэрүүдэд үйл явдал болно гэж байгаа. Тэгэхээр энэ кармик зангилааны байрлал өөрчлөгдөн гэдэг бол ерөнхийдөө сарны зангилаа байхгүй юу? Сарны одоо тэр нэгэн давхцал гэх юм уу? Сар одоо нар хоёрын одоо тэр хоорондын тэр нөгөө юу тойрог хөдөлгөөн доторх тэр давхцаж байгаа тэр цэгийг бол математик тооцооллыг гаргаад энэ цэгийг болохоор нөгөө кармин зангилаа гэж энэ ведийн зурхаад үздэг. За энэ зангилааны одоо яг тэр зангилаа давхцаж байгаа энэ цэгүүдийг бол энэ давхцалнууд ердөөсөө 1.5 жилийн хувь туршид тэр цэгүүдэд одоо өөрчлөлт явагдаж байгаа байхгүй. Тэгэхээр таны охины ордны 1/7 дугаар гэрт болж байгаа энэ сарны зангилаа бол кармин зангилаа бол 1 сарын 12-ноос эхлээд 1.5 жил гэдэг чинь одоо 26 оны 6-7 сар хүртэл бас энэ одоо 1/7 дугаар гэрүүдэд үргэлжлэхнэ гэж ойлгож байна. За тэгэхээр 7 дугаар гэрт бол раху 1-р гэрт нь бол кето байрлана гэж үзэж байгаа юм. За тэгэхээр энэ одоо царны зангилаа гэж тооцсон энэ цэгүүдэд бол тухайн одоо тэр цэгүүдийн тооцоолсон цэгүүдэд дандаа нарын буюу сарны хэртэлтийн үе тохиолж идэг. Тэгэхээр нар сарны хэртэлтийг бид нар зүгээр нэг нарыг хараад сар хараад ингээл хэртчтэй гэж бодоод өнгөрөхөөс илүү энэ нь бас тухайн хүний цохайн хэддүгээр гэрт болж байна гэдгээс шалтгаалаад чухал үйл явдал болдгийм байх шүү гэж. За тэгэхээр яг энэ кармин зангилаа гэдэг энэ шинэ ойлголт одоо манай ялангуяа энэ нарны ордноор тооцдог энэ зурхаад бол нэг их ярьдаггүй байсан. Сүүлийн үед бол одоо ведийн зурхааг хойлож ингэж маш барууны зурхаач их ярьдаг болчихсон учраас энэ кармин зангилаа буюу сарны одоо энэ хойд урд толбоо раху кето гэдгийн энэ огтлцны цэгийн талаарх мэдээллийг тусдаа бас нэг одоо видео болгож оруулъя гэж бодож байгаа. Ягаад гэвэл энэ үйл явц бол бүхэл бүтэн 1.5 жилийн туршид одоо тухайн гэрүүдэд юу болох вэ гэдгийг илэрхийлдэг учраас. За ингээд та бүхэнд одоо 25 оны зурхаан төлөв байдлын ерөнхий одоо гаригуудын нөлөөнүүдийг ингээд танилцууллаа. Та бүхэнд одоо дараагийн одоо тэр кармин зангилаа буюу сарны раху кетогийн огтлцлын цэглүүдийг ярьж дараагийн удаад уулзъя. За бүхэнд баярлалаа.